ностой эрсдлийн удирдлага маань энэ бол ерөөсөө зөв хандлагыг төвшүүлэх ихний суурь гэж бодож байгаа. Ихэнх үедээ ноцтой эрсдлийн удирдлага нь ямар нэгэн удирдлага эсвэл хяналтын механизм гэж харагдаж болох юм. Яг өөрийгөө хайрладаг шиг бусдыг хайрлаж амь насаа эрсдэхээс одоо урьдчилан сэргийлж чадвал тэр бол ноцтой эрсдлийн гол утга учир гэж ойлгодог. CRM means to me. Ноцтой эрсдлийн удирдлага бол миний хувьд гүний уурхад ажиллаж байгаа хүмүүсийн төлөөх миний амлалт юм. Таны ард байгаа олон найз нөхөд тэр бүгдийг та хамгаалах түлхүүр болж өгдөг юм аа. 90 сар бол гэртээ очиод үр хөвгтэйгээ эргэтнэ гэдэг бол хүмүүний баяр баясгал нь шүү дээ. Энэ ностой эрсдлийн удирдлага гэхээр нэг хүмүүс маань ингээд их жоохон хүн дээр хүлээж авдаг л да. Ингээд нэрнээсээ шалтгаалаад ч юм уу те. Яг энэ дээр бол бид нэр ингээд нэгсэндөө аюул ослого одоо юу гэдэг гэртээ харах баталгаа чинь чамд энэ бага юмнаас эхэлнэ. Энийг бид нэр хамгийн түрүүнтэй одоо ажиллаа хийхээс өмнө энэ миний хийж байгаа ажилд ямар эрсдэл байна, ямар аюул осол хамт олонд маань тохиолдох юу байна гэдгийг бид өөрөө өөрчлөлтөн харах энэ моментийг л ностой эрсдлийн удирдлага маань биднэрт одоо суулгаж өгөх гэж байгаа л нэг хэлбэр юм шүү дээ. Энэ бол гүний уурхай болон гадаргуу дээр ажиллаж байгаа миний ахын дүүс хамтран ажиллах ста тавьж буй чин сэтгэлийн анхаарал халамж юм аа. Энэ бол ажил амьдралын хэм маяг болохоос зүгээр нэг үйл ажиллагаа, зүгээр л нэг үйл явц биш юм. Ноцтой эрсдлийн удирдлага байхгүй бол би ажилдаа явахдаа эргэлзэх болно. Ажлын байран дээр ноцтой эрсдлийн удирдлага байхгүй бол би аюулгүй ажиллагаанд санаа зовно. Мөн багийнхан аюулгүй байдалч бас санаа зовно. Ноцтой эрсдлийн хяналтын магадлалын дээр бид тоон дээр биш харин чанар ач холбогдол дээр анхаарах хэрэгтэй. Хэрэг магадгүй миний дүү одоо ойлгоод тий за гүний уурхайд инженерээр ороод нэг өдөр ажиллаа гэж бодоход би л дүүгээ чийлэл аюулгүй ажилласаа доогоор тий агаар нь хангалттай байгаасаа тий супервайзер нь аюулгүй ажиллагааны талаар мэдээсээ ностой эрсдлийн талаар ойлголттой байгаасаа ажил дээр нь тэрийг одоо хяналтын арга хэмжээнүүдээ авч гүйцэд авч хэрэгжүүлээсэй гэж хүснэ. Ноцтой эрсдлийг хийж байгаа ахлах ажилтан баг удирдах байгаа хүмүүсийн хувьд байн санаж явах хэрэгтэй хамгийн чухал зүйл бол тухайн учир шалтгааныг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй. Таныг байхгүй танай багийнхан яаж аюулгүй ностой эрсдлээс ангид ажиллах вэ гэдгийг заавал цаг зав гаргаж тайлбарлаж өгч байгаарэ. Тэнд ажиллаж байгаа оператор нь бас тэндээ багарч буй, тулгарч буй аюул эрсдэл хүндрэлүүдийг сайн хэлж тайлбарлаж бусад нөгөө коуч хийж байгаа хүмүүстэй одоо тийм бүх хүндрэлүүдээ тайлбарлаж өгснөөр бас цаашаа засагдаад явах нэг тийм шатлал боломжтой. Ноцтой эрсдлийн удирдлага бол миний хувьд амьдралын хэм маяг, хүмүүсийн төлөөх анхаарал халамж юм. Энэ бол хүмүүсийг системд нийцүүлж ажилуулах биш. Харин таны төлөө, таны амьдралыг хамгаалахаар ажиллаж байгаа систем гэдгийг ойлгуулах юм. Би ноцтой эрсдлийн удирдлагыг дэмжиж, энэ зарчмаар ажилладаг. Түүнчлэн ноцтой эрсдлийн удирдлагыг зөв хэрэгжүүлснээрээ бид хүний амнаас аварч чадна гэж үздэг. So perfecting CRM, it's not about the number. Ноцтой эрсдлийн удирдлагыг төгөлдржүүлэх гэвэл тооны араас хөөцөлдөх биш. Харин хүнд хэцүү асуудлуудаа тухайн ажилд оролцож байгаа хүмүүсийг оролцуулан ярилцах явдал юм. Энэ бол зүгээр нэг бөглөөд өнгөрөх цаас биш. Харин аюулгүй ажиллагаа нь уурхай дээр ажиллаж байгаа хүн бүрийн хувьд яагаад чухал вэ гэдгийг ойлгуулах чин сэтгэлийн ярилцлага, хэлэлцүүлэг юм. Ноцтой эрсдлийн удирдлагыг ажлын систем гэдэг байдлаас ажил хийх арга барил гэдэг суурь ойлголт руу айжмаар шилжиж байгаа гэж ойлгож байна. Тухайн эрсдлийг одоо яг нэгдсэн нэгдмэл зохион байгуулалттайгаар үр дүнтэйгээр удирдах, хянах, арилгах боломжуудыг бүрдүүлж өгсөн юм аа. Ноцтой эрсдлийн удирдлага гэдэг нь заавал бусдаар хилний шаардлагахгүйгээр өөрийнхөө гарт амь насныхаа баталгааг авч явж байгаа л гэсэн үг дээ. Биднүүсийг эрүүл их одоо энд өнөөдөр ажилдаа ирэхдээ эрүүл ирсэн хүн шүү дээ. Эргээд гэртээ харихдаа эмнэлгийн нэслэлтэн дээр харимааргүй л байна. Энийг алхам урагшаа бол бид нар ностой эрсдлийг удирддаг болснараа архисан гэж ойлгож байгаа. Ажилтны өмнө ийм бичиг баримт бүгэлж гардаг гэл энэ бичиг баримт нь надад ийм талаараа хэрэгтэй байд юм аа гэж хэлэхэд энэ сайхан компани миний охинд ингэж санаа тавьд юм байна гэдгээр санаа зовнох асуудал нь буурдаг. Ямар ч хүн үр хүүхдтэй хань ажилтай инээмсэглэн очиж нөгөө ар гэрийнхаа инээмсэглэн ухтах тэр мөчийг л бид амрах гэж очихдоо бол энийг бүгд хүсдэг.